2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 10 минутын үед Айова мужийн Марионы яаралтай тусламжийн 911 утсанд түргэн тусламж хурдан явуулаач гэсэн дуудлага ирдэг. Энэ дуудлагыг хийсэн залуу бол Джейсон Картер бөгөөд 911-ийн ажилтнанд ээж минь шалан дээр нас барсан хэвтэж байна. Иргэн тойронд нь хаа сайгүй цус болсон байна. Яг юу болсныг хэлж мэдэхгүй байна. 2 цаг энд байсан бололтой гэж дуудлага өгчээ. I need an ambulance, man. Okay, to what address? 132 Perry Street. My mom was laying here on the floor. Blood where she's dead. I don't know what happened. I don't know what happened. What? It's 2 hours. За ингээд дуудлагын дагуу цагдаа нар ирснээр нэгэн хүн амны хавцас тэрэг нэгддэг. Тухайн өдөр Джейсон аав ээжийнхээ гэрт ирээд 68 настай Шерли Картер буюу ээжигээ гал тогооны шалан дээр нил цусан дунд нас барсан хэвтэж байхыг олсноор дуудлага өгсөн нь энэ юм. Шерли цээжиндээ 2 удаа ангийн rifled mark-ийн буугаар будуулан газар дээр амьсгал ураасан байлаа. Түүний амьдрал ганцхан цагийн өмнө бүх зүйл хэвийн яг л өрднөх шигэ нам тавин үргэлжилж байв. Шерли нөхөр Билл Картерийн хамтаар өглөө бүр очдог кофе шопт очиж өглөөний цайгаа уугаад нөхөр Билл нь шууд өөрсдийн эрхэлдэг бизнес болох фермийн аж ахуй руугаа явж харин Шерли гэртээ харьсан байна. 11 цагт Билл хүү Джейсноос гинтийн утасны дуудлага авсан нь ээжигээ гэрт алгацсан байна гэсэн аимшигтай мэдээ байлаа. Шерлиг буудсан буун тухайн гэрийн зойрын давхарт тусгай бууны сейфэнд байдаг байсан rifle mark-ийн ангийн буу байсан гэдг нь сүүл тогтоогдсон бөгөөд хизээч олдоогүй юм. Джейсны хэлснээр аав ээжийнх нь гэрт хулгайч дээрэмчид нэвтэрсэн байх гэмээр гэр доторхыг нь ухаж төнгөсөн, замбраагүй болгосон байсан. Гал тогооны шал болон хөргөгч рүү буудсан нүх байсан, магадгүй орон гэрийн хулгай буруу иргсэн байх гэж хэлжээ. Тэр орны байдалч түүний хэлснээр замбраагүй болсон нь үнэн байлаа. Хэрэг явдал гарснаас хойш 3 хоногийн дараа цагдаа нар талигачийн хүү Джейсныг сэжиглэн нарийн шалгаж эхэлжээ. Гэрт нь болон машинд нь нэгжлэг хийж, машиныхаа гал хамгаалагч дотор нуусан бүртгэлгүй дугаартай гар утсыг нь олсон байна. Уг утсаар Джейсон нууц амрагтайгаа холбогддог гэж тайлбарласан байдаг. Түүнээс гадна полиграфын тест, lie detector буюу худал үнэн ярьж байгааг нь шалгадаг тест хийхэд Джейсон худал ярьж байна гэсэн хариу гарсан. Гэвч энэхүү тест нь шүүх хурал дээр баримт болж чаддгүй тул мөрдөгчдөд илүү баттай баримтууд хэрэгтэй байсан нь мэдээж. Гэвч Джейсон ярилцлагын үеэр өөрийгөө маш хүчтэй өмөрч би ээжигээ хөнөөгөөгүй. Ээжийг минь буудсан хүн гадуур чөлөөтэй явж байна. Түүнийг би буудаагүй. Би тэр бууг хаана байгааг мэдэхгүй байна. Би үннээ ярьж үннийг л хэлж байна. Би үүнийг хийгээгүй. Наа тестийг чинь чөтгөр ав гэсээр өөрийгөө өмгөөлж байлаа. Do you positively know who did this? No! Well, according to the test, you do. Well, that damn thing is wrong. It's not wrong. It is too. It's not wrong. I never touched my mom. I never hurt her. The killer is still out there that shot her. What happened at your mom's house? She was shot dead. I understand that, Jason. We need to get to the truth here. That is the truth. No, I think I walked in the door and my mom was laying in a pool of blood. Уг ярилцлагын дараа Джейсноос олигтой мэдээлэл олж авч чадаагүй мөрдөгчд түүнийг зүгээр явуулсан байдаг. Джейсныг сэжиглэх цөөнгүй сэжүүр мөрдөгчдөд байсан нь жишээ нь дуудлагаар яаралтай ирсэн цагдаагийн хэлснээр Джейсны тухайн үед аллах болсон газар гаргаж байгаа сэтгэл хөдлөл нэг тийм сонин. Төрсөн ээжийг алдсан хүн гэхэд их л тайван. Бүх зүйлийг нарийн детальтай тайлбарлаж байсан. Мөн яагаад шууд 911 рүү биш аав Билл рүүгээ залгасан юм бол гэж гайхсан. Үүнээс гадна 911 рүү залгах үедээ ээжигээ буудуулаад 2 цаг орчим болсон байх гэж хэлсэн нь их сэжигтэй санагджээ. Нас барсан цогцыг мэрэгжлийн хүнч хараад тэд хэдэн цагийн өмнө нас барсан гэж хэлэхэд хэцүү.
Ийм аимшигтай зүйлс болоод ээж нь нийл цусны дунд нас барсан хэвтэж байх үед шал руу болон хөргөгч рүү буудсан сумны нүхийг нарийн анзаарсан байсан нь ч мөрдөгчдөд маш с ิจ гтэй санагдаж байлаа. Түүнчлэн хэргийн газар Шэрлигийн өрөөний шүүгээ шургуулгуудыг уудалж нэгжсэн мэт харагдах боловч яг алга болсон зүйл байхгүй. Бэлэн $140 цүнхэн, банкны картууд нь, бусад үн хүрэх эд зүйлс нь бүгд байсан нь хулгайч дээрэмчин энэ гэрт нэвтэрч орсон гэдгийг үгүйсгэж байв. Энэ үед хайр таниа алдсан гэрийн эзэн Билл Картерт маш хэцүү байсан нь ойлгомжтой. Ой гашуу дээр нь нэмээд төрсөн хүүн сэжигтнэр татагдсан нь бүрэл нэрмээс болж байлаа. Ингээд Билл Картер яг юу болсныг өөрөө олж мэдхээр хувийн мөрдөгч хөлсөлсөн байна. Джейсонтой холбоотой ойлгомжгүй зүйлс ар араасаа цуурсаар л байлаа. Хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө аавынхаа бууны сейфнээс ээжийг нь хөнөөсөн ангийн буу алга болсныг Джейсон мэдээлсэн байдаг. Гэтэл тэрээр мөрдөгчтэй ярилцах үеэрээ би аавд бууны сейф байдаг гэдгийг ч мэддэггүй байсан. Хэрэг гарсны дараа л мэдсэн гэж хэлдэг. Харин тэгтэл уг бууны сейфийг Крисмсийн баяраар Джейсон өөрөө аавдаа бэлэглэж бууны сейфийг угсарч байгаа зураг нь хүртэл гарч ирсэн. Джейсон яагаад ингэж худал ярих болов? Түүний хувийн санхүүг шалгаад үзтэл тэрээр маш их өрөнд орсон байж. Хэрв аав ээж хоёр нь өнгөрвөл тэдний эзэмшил байдаг томоохон хэмжээний фермер нь 3 хүүхэдт нь ирэх бөгөөд аав ээжээс нөөр фермерийн үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн авч явж чадах хүн тэдний дунд байхгүй тул зарж борлуулах нь ойлгомжтой. Джейсон ч түүнээс багагүй хувь хүртэх болно. Учир нь фермийнх нь үнэлгээ $6 сая байж. Бас нэг зүйл нь талигач ээж нь Джейсоныг гэр бүлээс гадуур харилцаатай гэдгийг мэдсэн. Цаашлаад аавд нь энэ талаар хэлвэл өв хөрөнгийн гэрээслэл дээр хувь хүртэхгүй байх шалтгаан үүсэх учраас Джейсоныг сандралд оруулсан байх магадлалтай гэж мөрдөгчд таамаглажээ. Ийхүү хэрэг гарснаас хойш 7 сар өнгөрч аав Билл Картер нь хувийн мөрдөгчдийн цуглуулсан мэдээлэл хэрэг дээр ажиллаж байгаа мужийн мөрдөгч нарын мэдээллүүдийг үндэслэн хайр таныг нь төрсөн хүү Джейсон хөнөөжөө гэдэгт улам итгэлтэй болдог. Үүнийгээж телевизийн мэдээгээр хэлж Джейсон энэ бүх хийсэн нүглийнхээ төлөөсийг үүрэх ёстой гэж хэлсэн байдаг. He needs to pay for what he did. He needs to pay. 2017 оны 12 дугаар сарын 15-нд болсон анхны шүүх хурлаар Шерли Картерийн үхэлд хүү Джейсон Картер буруутай гэж үзэн бүх насаар нь шоронд хорих шийдвэр гарчээ. Гэвч 2019 оны 3 дугаар сарын 8-нд болсон давж заалдах хурал нэлээн ширүү маргаантай өрнөсөн байна. Джейсоны өмгөөлөгч түүнийг маш сайн хамгаалж байсан бөгөөд түүний хувийн болон санхүүгийн байдал хэрэг гарсан газар анх очисон зэрэг нь буруутгагдах шалтгаан байж болохгүй. Түүнийг ээжигээ буудсан гэх ямарч баталгаа, баримт, DNA, хурууны хээтэй буу олдоогүй. Ямарч гэрч байхгүй. Бүгд Джейсоныг л буруутай гэж анхаарлаа түүнд төвлөрүүлж түүнээс ирж байсан болохоос өөр бусад хувилбарууд дээр огт ажиллаагүй гэх зэргээр маш хүчтэй өмгөөлж байв. Джейсоныг цаг хугацааны хувьд ээжигээ хөнөөх ямарч боломжгүй гэдгийг батлах баримтыг өмгөөлөгч гаргаж ирсэн нь 10 цагт ээж аавынхаа гэрээс бүтэн 1 цагийн зайтай газар ажиллаа хийгээд ачааныхаа тэрэгтээ авто бааз дээр байсан камерын бичлэг байлаа. Гэтэл шүүхийн задлангийн мэргэжилтийн эмч Шерлиг анх олдсон цагаас 2 цагийн өмнө амиа алдсан гэдгийг хэлсэн байдаг. Яг л Джейсон анх 911 дуудлага өгөхдөө хэлсэнтэй адилхан хугацаа. Тухайн өдрөө шүүх хурал шийдвэрээ гаргаж чадаагүй бөгөөд бүхэл бүтэн 13 өдрийн дараа 2019 оны 3 дугаар сарын 21-нд хэргийг шийдвэрлэж шүүхийн эцсийн тогтоолоо гаргажээ. Уг эцсийн шийдвэр нь ээжийнхээ үхэлд буруутгагдаад байгаа Джейсон Картерыг буруугүй гэж үзжээ. Шүүхийн шийдвэрийн гарсан хэдий ч Джейсоныг ээжигээ хайр таныг нь хөнөөсөн гэдэгт Билл Картер огт эргэлздэггүй, түүнийгээ ч нуудаггүй байна. Эргэлзээ асуулт дүүрэн уг хүн амны хэрэг нь хаагдаагүй cold case болон үлджээ. Миний хувьд гэмт хэрэгтнийг барьж зохих шийтгэлийг нь оноож чадаагүйд харамсалтай санагдлаа. Сүүлийн хурал дээр Джейсоны өмгөөлөгч ажлаа маш сайн хийж, ялангуяа тэр сүүлд гаргаж ирсэн
Джейсоныг 10 цагт ажил дээр явж байсан камерын бичлэг шүүгчид их хүчтэй нөлөөлсөн байх гэж бодогдлоо. Гэхдээ хяналтын камерын цагийг тохиргоо хийгээд өөрчлөх боломжтой гэж бодогдсон. Түүнээс гадна Джейсоны ээжийнхээ нас барсан цагийг яг таг хэлдэг нь. За тэгээд аавдаа бэлгэлсэн бууны сейфийг мэдэхгүй гэсэн нь гэрээс нь юу ч алга болоогүй мөртлөө ундуу сундуу болсон гэх мэт нь бол с ิจ гтэй хэвээр л үлдэж байна. Нөгөө өнцгөөс харахад ямар нэгэн маргаанаас болоод би л өөрөө эхнэрээ хөнөөчөөгүй байгаа. Та бодлоо хуваалцаж комент үлдээгээрэй. Сувгийг маань дэмжин subscribe дарсан үзэгч сонсогчдод маш их баярлалаа. Хэрв та subscribe дарж амжаагүй бол яг одоо заавал дараарай. Бас лайк, шеэр хийхээ битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.